Монголын үндэсний их сургуулийн инновац технологийн төвийн үйл ажиллагааны хүрээнд Америк нэгдсэн улсын засгийн газрын санхүүжилтээр Калифорни их сургуулийн докторууд манай улсын мэдээллийн технологийн хөгжлийн явц интернет хэрэглэгчдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх аюулгүй байдлыг судлахаар ирээд байна. Тэд хүмүүс олон нийтийн сүлжээг хэрхэн мөр ашигтайгаар ашиглах, мөн онлайн эрхчлөө манай улсад байгаа хэсэг талаар судална. Мөн харилцаа холбоо дэд бүтц хөгжөөгүй газар өөрийн холбоо ашиглах боломжийг танилцуулах юм а. Миний судалгааны ажил сошиал медиа болон орон нутгийн дэд бүтц гэсэн мэдээлэл харилцаа холбооны хоёр сэдвээр төвлөрч байна. Бид хүмүүст хамгийн амархан байдлаар хэрхэн сошиал медиаг ашиглах, юунд итгэж болох, юунд итгэж болохгүй вэ гэдэг талаар ойлгуулахыг зорьж байна. Мөн орон нутагт өөрийн холбоо ашиглах боломжийг улам боловсронгүй болгох, өөрийн холбооны сүлжээг илүү хямд үнээр хэрэглэгчдэд олох боломжийг танилцуулна. Бид сошиал медиаг ашиглан олж мэдэж боловсруулсан мэдлэгийн Монголын үндэсний их сургуулийн оюутнууд зааж өгч яагаад хэрхэн сошиал медиаг өдөр тутмын амьдралдаа ашигладгийг судлах зорилготой ирээд байна. Яагаад Монголын үндэсний их сургуулийг сонгосон бэ гэвэл Монгол улсын хамгийн том хувийн их сургууль бөгөөд судалгаа хийх бүх нөхцөлийг тус сургууль бүрдүүлж чадсан юм. Дэлхийн 3 орнд энэ төрлийн судалгаа хийгдсэн байдаг. Манай улс 4-т нь болж байна. Тэд манай улсаас Монголын үндэсний дээд сургуулийг сонгож, тус сургуулийн мэдээллийн технологийн сургуулийн судлаач доктор багш нартай хамтран ажиллаж байна. Тэд 14 хоногийн турш судалгаагаа хийх юм а.